Чингис хааны хүрээ аялал жуулчлалын зогсдог. Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцлбор нь 1992 онд байгуулагдаж эдүгээ хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хамгийн анхны хувийн аялал жуулчлалын цогцлбор үлээ. Энэхүү цогцлбор нь их хүрээ, бага хүрээ, төргөн хүрээ гэсэн 3 хүрээнээс бүрдэх бөгөөд Монголын үндэсний өвөрөмжлөр нүүдэлчин ахуй соёл, зан заншилыг хадгалсан орчин бүрдүүлж дотоод гадаадын зочдод таниулан сурчлах зорилгоор байгуулагдсан юм. Монголчууд хотон хүрээгэд нэрлэдэг бөгөөд нүүдлийн хүрээний бүтц нь хааныхан орд өргөөг тойруулан олон давхар хүрээ үүсгэн хүрээлж буудаг байжээ. Их хүрээ нь 180 м-ийн диаметртэй талбай 4 давхар хүрээсэн 5-6 7 диаметрийн хэмжээтэй 74 гэрүүдээс бүрдэх бөгөөд хүрээний голд их орд хэмээх дэлхийн хамгийн том 25 м диаметрийн хэмжээний их орд өргөө байрладаг. Энэхүү их ордыг Их Монгол улсын эзэн хаалын од өргөний загвар шийдээр бүтээгээд дээд хойморт нь Их Монгол улсыг үндэслэгч эзэн Чингис хааны шижир алтаар бүрсэн хөшөөг бүтээж залсан. Уг ордыг нийт 1 км эсгээр бүрж 3000 гарыг гар шилбэрээр чимгэлсэн ба эртний овог аймагуудын туг Алтан үргийн хаад хададын зургийг ордонд байршуулсан. Энэхүү ордонд хорим найр, хурал зөвлөгөөн, хүлээн авалтын зориултаар 300-аас 500 орчим хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм. Төргөн хүрээнд 70 м диаметртэй талбайд 24 м диаметртэй дэлхийн 2 дахь том болох гол гэртээ 14 м диаметртэй 4 гэрийг 4 талаас нь холбон барьсан бөгөөд гадуур нь том жижиг 12 ширхэг гэр тэргээр хүрээлэгдэн байрлуулсан бөгөөд 700-аас 800 хүний хүлээн авах хүчин чадалтай. Төргөн гэрүүдээс онцлог алтан өргөө, рестораны доторх бүх чимэглэлүүдийг алтан мөнгөөр бүрж чимгэлсэн бөгөөд Монголын хамгийн анхны сүлжийн хан 8 дугаар хөвгт богдож явсан дам хотхныг эдэлж хэрэглэж байсан тул 14-өөс 16 дугаар зууны үеийн хөсөг тэрэгний дугуй, хоёг дуулууд, эртний монголчуудын ахуйдан хэрэглэж байсан сав суулга зэрэг эртний ховор түүхэн туршилт үзмэр олдвор тоглоулгаар чимгэлсэн онцлогтой тул музей ресторан хэмээн тодтогч болно. Монголчууд нь нүүдэлчин, анчин, малчин ардын бол малынхаа болон ангийн алишээр өснөөсөр гэр бараа хувц сунаран хийж үнэт тарсаар гоёж чимж байсан уламжлалын дагуу уг цоцлборыг гараар урлаж бүтээсэн бидээ. Чингис хааны хүрээ цоцлборт Монголын төдийгүй дэлхийн алдар хүндэтгэл төр нийгэм шашны зүтгэлтнүүд урлаг спортын одод морилон саацсан төвхтэй. Жишээ нь Монголын үе үеийн төрийн тэргүүнүүд алдар хүндтэй хүмүүсээс гадна 14-р далайлам олон улсын төр засгийн тэргүүнүүд алдар хүндтэй маш олон эрхмүүд айжлан ирж байсан бөгөөд өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монголын үндэсний 480 гаруй том жижиг наадам хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан багтам төвхтэй юм. 800 жилийн тэртээ Их Монгол улсын их хурлдад тухайн үеийн соёл ертөнцийн буюу Ази Европын хаад ноёд болон ээлж төлөөлөгч нар оролцдог байсан бол манай хамт олон 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ази Европын 54 улсын төрийн тэргүүнүүд ирж суулсан АСЕАН-ын арга хэмжээний Монгол наадам Монгол улсын ерөнхийлөгчийн хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээг эртний Монгол улсын их хурлдаа найр наадам дугаа адил орчин бүрдүүлж амжилттай хүлээн авсан багтан төвхтэй юм.